Монгол улс ер нь яаж үүсэх юм бэ гэдэг маш их чухал бодлогын бичиг баримтын хэлэлцүүлэг болж байна л да. Тэгээ энийг бид нэг ийм улс төр нэг хувийн улс төрчийн нэг рейтингээ нэмэх гэсэн нэг ийм жижигхэн хэрүүл урвал болгоод бид өнгөрч өсөд санаа зовоод байгаа байхгүй. 4 жилийн хугацаанд бид нар ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг ингээд бүхэл бүтэн нийгмийн салбарт, эдийн засгийн салбарт, засаглалын салбарт, байгаль орчны салбарт ийм хөтөлбөрүүд яг нөгөө сонгуульд мөрийн хөтөлбөрт сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр оруулж ирж байна шүү дээ. Энд чи 4 жилийн хугацааны бодлогын бичиг баримт байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг ард иргэч өнөөдөр бүх Монгол улсын иргэн өнөөдөр анхаарлаа энэ улсын хурал руу төвлөрүүлсэн байж байгаа юм. Тэгэхээр яг энэ мөчөд, энэ хариуцлагатай цаг мөчөд бидний хэлж байгаа энэ 76 гишүүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй. Өнгөрсөн бидний алдсан алдаа болвол энэ улсын их хурлын танхимыг хэрүүлийн танхим болгоцсон. Улсын их хурлын танхимыг бид нар шүүх хурал болгоцсон. Энийний алдаа завхард энэний хохирлыг Монголын ард түмэн өнөөдөр бид нар бүгдээрээ үзээд хохироод сууж байгаа. Сая Ардс намын бүлгийн дарга 3 жил хийжсэн Монгол улсын аж үйлдвэрийн сайд байсан хүн өнгөрсөн 4 жилийн алдаа болоод эдийн засгийн уналт болоод эрдэс баялагын түүхийн эдийн үн 4-өөс 5 дахин унснаас болсон гэдэг ийм хариуцлагагүй үг хэлээ сууж. Зэсийн үн 4-өөс 5 дахин унсан юм уу? Унаагүй шүү дээ. Төмрийн өдрийн үн унаагүй шүү дээ. 4 дахин 5 дахин унаагүй шүү дээ. Нүүрсний үнд нэг 2 3 дахин унсан. Энэ юунаас болсон гэхээр нөгөө төмөр замын хэрүүлээс чинь болцсон шүү дээ. Нөгөө царгийн хэрүүлээс чинь. Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийн гэдэг ингээд хэлсэн хариуцлагагүй хүмүүсийн үг үйлдэлээс болоод бид нар эдийн засаг ингээд самраа хийсэн байхгүй. Самраа хийсэн. Энийг зөв ойлгохгүй байж ийм одоо үг үйлдэл яриа сууж байгаа би их гайхаад байна. Их гайхаад. Тэгээ одоо ингээд 4 жилийн мөрийн хөтөлбөр оруулж ирээд танилцуулахаар нөгөө сонгуулийн үеэр хийжсэн амлалтаас ухарсан юм шиг ийм байж болохгүй шүү. Бид нар ард иргэдэд ийм буруу мэдээлэл өгж болохгүй шүү. Тэр хүүхдийн мөнгө чинь үргэлжлүүлж өгнө. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж өгөхөд үе шаттайгаар үргэлжлүүлж өгье. Энд жил бүхэн 260 тэрбум төгрөгийн их усүр шаардлагатай байна. Тэгээ одоо ерөнхий сайд энийг тайлбарлаж штэ энийг. Тэгээ энийг яагаад ингэж нэг тийм буруугаар мушгаад эсвэл улс төрийн нэг юм богино хугацааны улс төр хийгээд ах ерөөсөө шаардлага байхгүй. Зээлийн боловсролын сан байгуулнаа. Энд чинь 100 тэрбум төгрөгийн их усүр хэрэгтэй байна. Шийдлийн цөмөрөө ингэж хийе гэдэг ингээд бодлогын мэтгэлцээ хийгээд байж бодлогын мэтгэлцээ. Тэр ингээд нэг ийм бие биенийг нэг яллаад байдаг тийм ээ бие биенийг одоо нэг нэр хүндэт нь ингэ шалж яадаг энэ юм дээр энэ их хурал би нэг цэг тавиасаа л гэж би бодоод байна. Энийний хохирдын чинь ард түмэн бид нар хангалттай амсчаад өнөөдөр сууж байгаа. Тэр малчтын насыг тэтгэврийн насыг 5 насаар наашлуулна гэдэг бүх юм ч одоо хэрэгжнэ гэдээ ороод ирсэн байж. Бүгдээр ороод ирсэн байж. Ерөөсөө сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр амлсан намын сая ерөнхий сайд мэдэгдлээ шүү дээ. Намын мөрийн хөтөлбөрийн амлалтын 96% нь энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр орж ирсэн байж байгаа. Энийг хэрэгжүүлэхэд 26.9 их найт төгрөг хэрэгтэй. Энэ 26.9 их найт төгрөгийг чинь ийм их усүрээс бид нар санхүүжүүлэхээс сууж байна. Ингэж төлөвлөж байна л гэсэн энэ ажлуудаа бид нар хилээд ард иргэдэд танилцуулж байна шүү дээ. Энийг бүгдийг уншил та нар. Бүгдийг уншил та. Цөөн энийг ганц нэг юм тал талаас нь бүтэн уншиж танилцаагүй байж ингээд нэг жижигхэн юмар жижигхэн улс төр хийгээд ах ерөөсөө хэрэггүй шүү. Энэ бол 4 жил. Улсын их хурлд биднэрт бүрэн эрхийн 4 жилийн бүрэн эрхийн хугацаа байгаа. Улсын их хурлын бүрэн эрх бол жил бүхэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бид нар бүгдээрээ шалгадаг, үнэлдэг, дүгнэдэг. Энэ эрх нь бид нар Инкамглын гишүүн 1 минут өгье. Жил бүхэн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үнэлдэг, дүгнэдэг энэ бүрэн эрхээ зөвөрөл хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Сайд нарын ажлыг бид нар жил бүхэн үнэлдэг. Засгийн газрын ажлыг бид нар жил бүхэн үнэлдэг. Тэгэхээр энэ юмлуугаар бид нар яваа энэ 4 жилийнх нь хугацаанд хэрэгжүүлэгдэж байгаа энэ мөрийн хөтөлбөрийнхаа бодлогын мэтгэлцээнийг хийя л гэж би хэлэх гэж. За өөр нэг ерөнхий сайдаас сүүлд нэг тодруулчих гэсэн зүйл бол энэ засаглалын шинжилгээ асуудлаар хийх гэж байгаа юм дээр одоо маш тодорхой тэр сая өөрөө хэллээ шүү дээ. Төрийн засаглалын зөв тогтолцоо бий болгоно гэж. Тэгэхээр өнгөрсөн 4 жил 40 мянган хүнээр энэ төр зохичин данхаатсан байхгүй. Тэгээд энэ 40 мянган хүнийг өнөөдөр бид нар одоо цомгоцгож чадахгүй байж нийт одоо 120 мянган хүнийхэн цалинг бид нар бууруулна гэдээ ярьж байгаа бол энэ буруу шүү. Энэ буруу. Ерөөсөө цаашдаа Монгол улсын 3 сая иргэнд энэ төрийн үйлчилгээг хэдэн хүн одоо хүрэх ёстой юм бэ гэдэг энэ оновчтой тогтолцоо
оновчтой тоглол бид нар бий болгох хэрэгтэй гэж ойлгож байгаа. Яг энэ нас За. Инкамлын гишүүн үндсэндээ үг хэллээ. Төгсгөлд нь тэр нэг төрийн албан хаагчийн тоотой холбогдсон судалгаа байна уу гэсэн сангисаа дариулж. Инкамлын гишүүний асуултанд хариулъя. 2016 оны 6 сарын 30-ны байдлаар Монгол төрийн албан хаагч 179,300 орчим хүн байна. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 орчим мянган хүнээр нэмэгдсэн. 2016 оны туталд хэд тулган байсан учраас бид нэр төрийн албаны процесстер бол сангийн амнаас санал оруулаагүй. Харин 17 оны төсвийг өргөн барахдаа салбар дээр нь манай яамнаас судалгаа хийж байгаа. Ойролцоогоор нэг 20 орчим мянган хүнээр цомгтгах ийм арга хэмжээ аавна. Гэхдээ хүнийг цомгтгоно гэдэг нь ажилгүй болгох энэ арга хэмжээ төсвөр арга хэмжээ дагуулдаг учраас зөрүүлээд энэ хүмүүст ажлын байраар хангах ийм программыг бас хөтөлбөрийг бас бид нар санал боловсруулж байгаа. 17 оны төсвөөр өргөн барах. Саран чимэг гишүүн.